За бүгдээрээ сайн байцгаана уу? Шимжлэхээр уулзж байгаадаа баяртай байна. Та хэдээр сонин сайхан юу байна да? Монголд нэлээд халуун болж байгааг сонссон. Энд ч гэсэндээ нэлээд халуун болоод өнөөдөр гэхэд жишээ нь 35 градус бүр амар хөлс гараад ер нь нэлээд халуун байна шүү. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг та хэдэд өнгөрсөн дугаар дээр хэлсэнчлэн Kimetsu no Yaiba аним дээр гардаг хид хідэн маскны төрлүүдийг танилцуулъя гэсэн. Тэгэхээр энэ удаа энэ дөрвөн төрлийн маскыг та хэдтэй учир холбогдлоо одоо цаад түүхийн ярьж өгье гэж бодож байна. Гэхдээ энэ зөвхөн одоо юу гэдэг аним дээр гараад байгаа нэг маскийг л тайлбарлах гэдэг юм биш. Энэ маскнууд чинь өөрөө Японы одоо янз янзын соёлын бүтээгдэхүүнүүд дээр маш их гардаг. Одоо зөвхөн аним дээр гэлтгүү кинон дээр байдаг ч юм уу янз янзын фестивалуудад за дэлгүүр хоршоонуудад хүүхдийн кинонууд дээр байдаг ч юм уу ном зохиол дээр маш их гардаг маскнууд дөрвүүд байдаг. Тийм учраас энэ зөвхөн анимаар дамжуулаад та хэдтэй энэ дөрвүүдийг танилцуулах гэж байгаа гэж ойлгож болно. За тэгэхээр хамгийн эхний та хэдэд танилцуулах маск бол мэдээж Кицунегийн маск байгаа. Кицуне гэдэг нь үнэг гэсэн. За үнэгэн маск бол Kimetsu no Yaiba дээр яаж гардаг вэ гэх юм бол Танжиро Хаширо болох шалгалтанд бэлдээд Urokodaki сангийн одоо гертэн байрлаа тэнцээ бэлтгэл ууланд гарч хийдэж штэ тий. За тэр үед нь хоёр үнэгний масктай хүүхэд гарч ирдэг. Sabito болон Makomo гэд хоёр хүүхэд байгаа. Энэ хоёр хүүхэд болохоор мөн Urokodaki-гийн өсгсөн хоёр шавин байдаг усаар амьсгалах техникийг ашигладаг. Тэр том чулуу ганцхан далаалтаар хэрчих даалгаврыг биелүүлэхэд нь энэ Sabito гэд хүү тусалдгоо. Тэгээ энэ хоёр ер нь яагаад үнэгний масктай байдаг вэ? Тэгэд энэ Sabito гэд хүү нь чөтгөрийн ангууч болох эцсийнхаа шалгалтанда ороод ам өргөддөг. Эцсийн шалгаруулалт нь болохоор Fujika Sane гэд ууланд болдог. Энэ ууланд нь болохоор янз янзын чөтгөрүүд байдаг гэдгээр алдартай. Ихэвчлэн чөтгөрийн ангуучдад амьдараа баригдсан чөтгөрүүдийг тэр ууланд аваачаад чөтгөрийн ангууч болох гэж байгаа хүүхдүүдийг энд эцсийн шалгаруулалтаа өгөх газар нь болгосон гэдгээ. За тэгээ энэ Sabito гэд хүүг алсан чөтгөр бол Urokodaki-гийн барьж ирсэн чөтгөр нь байдаг. Тэгээд барьж ирсэндээ нэлээд хорссон учраас түүний шавнарыг үнэгнийх нь маскаар нь таниад илүүтэй онилж алахыг хүсдэг. Ийм чөтгөр байдаг. Тэнд бол нийтдээ Urokodaki-гийн 13 шавн чөтгөрт идэгдсэн гэж үздэг юм байлээ. Тэгэд энэ 13 шавийн нэг нь энэ Sabito гэд хүү байдаг. Тэгээ энэ Sabito хүүгийн сүүлд нь ингээ хараад хахад Gyusama гэдэг байгаа шүү дээ. Энэ Gyusamатай нэг төгсөлтийнх. Тэгээ Gyusamаг яг шархтах үед нь тусалж исэн. Тэгээд тэр шалгаруулалт нь зөвхөн Sabito өгөхөд бусд нь бүгдээрээ тэнцсэн. Одоо Gyusama ч гэсэндээ Sabitoгийн тусламжтайгаар тэнцсэн. Тэгээд бараг л Gyusamаг аврахын тулд Sabito ч үхсэн болж тараад идэв шүү дээ. За яг иймэрхүү түүх бол одоо Kimetsu no Yaiba дээр гардаг. Харин одоо бүгдээрээ яг үнэгнийхэн талаар ярьж эхлэе гэж бодож байна. Үнэг бол Японд бол маш алдартай yokai буюу чөтгөрүүдийн нэг байдаг. Yokai чөтгөр гэж хэлж байгаа. Гэхдээ бас хоёр төрөл. Нэгдүгээрт нь сайн дүртэй байдаг. Энэ нь болохоор Шинто шашны Inari гэд бурхны илч байгаа юм. Inari буюу Inari Okami гэдэг Японы алдартай Шинто шашны бурхан бөгөөд гол төлөв цагаан будаа, хөгжил цэцэглэлт, ажил дүржилт, дэлхийн амжилттай холбоотой байдаг. Тэгээд бурхны илч гэдэг утгаараа хэрвээ та хэд Шинто сүмүүдэд очиж үзэх юм бол тэнд бас үнэгний баримлууд нэлээд их байдаг. Хоёрдугаар дахь буюу одоо жоохон муу дүрн гэх юм бол yokai. Хүмүүсийн амьдралд нэлээд гай тарж янз янзын асуудал үүсгэж явдаг yokai гэдэг утгаараа бас байгаа. Үнэгэн чөтгөрүүд нь бол нэлээд өндөр оюуны чадамжтай, хуурч чаддаг, ил бишидтэй амьтан юм. Үнэгний юм чөтгөрлөг төрх нь одоо зөвхөн Японд гэлтгүү Солонгост ч гэсэн бас байдаг гэж сонссон. Хятадд ч гэсэндээ одоо үнэгэн шулам энтер гэд нэлээд бас домог яриануудад нь байдаг юм шиг байлээ. Хэрвээ та санаж байгаа бол баруун этгээдэд зорчсон тэмдэглэл гэдэг нөгөө үг хүнтэй кино байгаа шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн үнэгэн шуламнууд гэд эмгтэй дүрд хувирчсан үнэгэн шуламнууд бас нэлээд их гардаг шүү дээ. Тэгэхээр ер нь тэрнтэй адилхан гэсэн үг. За тэгээ Кицунетэй холбоотой Японы ардын аман зохиол үлгэрүүдэд бол ихэвчлэн хар санаатай тахилч нар шунхай худалдаачид бардам архичдыг шийтэгдэг үнэгнүүдийн талаар гардаг. Үнэгнүүд нь хийсвэр дуу чимээ, хийсвэр дүр дүрслэлүүдийг бий болгож тэднээс
хулгайлах эсвэл олон нийтийн өмнө шоглож эвгүй байдалд оруулж тэднийг бухимдуулдаг дүрээрээ нэлээд дүрслэгдсэн байдаг. Мөн дээрээс нь кицүнэ ёкай буюу үнгэн чөтгөрүүд нь энэ ертөнцийн зүгээр хүний дүрт хуураад амьдрахыг хүсдэг. Хайр дурлалын харилцаанд орж хүмүүсээр хайрлагдахыг хүссэн үнэн чөтгөрүүд бас нэлээд байдаг гэж домгууд дээр гардаг. Тийм ч учраас зарим үнэн чөтгөрүүд нь амьдралынхаа ихэнх хугацааг хүний дүр төрхөөр өнгөрөөж, хүний нэр авч, зан заншлыг нь баримталж, хүний ажил эрхэлж, гэр бүлтэй болж энгийн эмэгтэй амьдралаар амьдардаг байна. Гэхдээ хитрхи их цочих ч юм уу аль эсвэл жоохон уугаад мансуурцсан, манарцсан байж ах үедээ нөгөө өөрийнхөө дотроо унших хэвээр ямар нэгэн тарин марин байдаг ч юм уу тэрийг хийгээгүйгээс болоод үнэгнийхээ дүр төрхийг өчүүхэн боловч гаргаж ирээд хүмүүст баригддаг тиймэрхүү тохиолдлууд байгаа. Өчүүхэн гаргана гэдэг болохоор жишээ нь юм урт юу бүхтэй явж байлаа гэхэд даавар нь үнэгнийхэн сүүл нь хальт харагдах ч юм эсвэл чихэн ингээ хальт харагддаг ч юм уу эсвэл соёо нь хальт харагдах гих мэтээр баригдах тохиолдлууд байдаг гэсэн тухай мөн тэр домог яриануудад гардаг. За мөн үнгэн чөтгөрүүд нь ямар үед илүү хүчтэй болдог вэ гэх юм бол урт удаан амьдрах тусмаа илүү хүчтэй болж сүүл нь нэмэгддэг гэж үздэг. Жишээлх юм бол 1000 жил амьдрах юм бол 9 сүүлтэй болоод кюбино кицүнэ болдог. Энэ нь хамгийн хүчрхэг бүхнийг мэдгч үнэг гэж тооцогддог. За 9 сүлт үнэг бол мэдээж ойлгомжтой Наруто дээр гарч ирдэг шүү дээ. Нарутогийн 9 сүлттэй болж байгаа тэр үеийг нь би уг нь нэлийн үзчихлээсэн. Гэхдээ арай жоохон байсан болохоор яг юу болж юу өрнөдгийг нь санахгүй байна. Ямар ч лсэн 9 сүүл нь гараад ирэхээр Наруто өөрийгөө хянах чадваргүй болоод илүүтэй тэр чөтгөртөө илүү эзлэгдээд идэх шиг санагдаж байна. Санаж байгаа хүүхдүүд байх юм бол та эддоор бас биччихүүлтэйгээрээ. За тэгээ сайн болон муу дүр хоёулаа гал болон цахилгаан гаргах увдастай, illusion үүсгэх чадвартай, тэр хий зүйлсийг үүсгэх чадвартай, нисэж чаддаг, хүмүүсийн зүүд нойронд нөлөөлж чаддаг, зүүд нойрноор нь аялаж чаддаг, хүмүүсийг эзэмдэж, биеийг нь эзэрхийлж чаддаг гэх мэт олон чадвартай байдаг байна. Зүүд нойронд нь нөлөөлж чаддаг гэснээс нэрээ манай Монголд ч гэсэн хүүхдийг үнэгчилж ийн энэ гэж ярьдаг шүү дээ. Тэр бас сонирм байгаа эцтэй. Тийм учраас хүүхдийг үнэгчилж байгаа үед нь дээр нь ингээ үнэг хадаад домондог бас ёс байдаг шүү. Тэгэхээр манай Монголд ч гэсэндээ бас энэ үнэг энэ ер нь Азийн орнуудад үнэг гэдэг юм чинь бас нэг сонирхолтой тийм нэг дүр байгаад байгаа шиг байгаа юм. За мөн Японд кицүнэ мочи буюу үнэгэнд эзэмдүүлсэн гэж үздэг зарим хүн гинт өвдөх эсвэл итгээд аашлах явдлыг кицүнэ мочи гэж тайлбарладаг байна. Мөн кицүнэ гакку буюу үнэгний дүртэй гоёл чимэглэлүүдийг зүүж аз ёроолыг илэрхийлж хамгаалалт болно гэж бас үздэг байна. Анандын кицүнэ маск зүүсэн үнэгэн маск зүүсэн зургийг та хэдэд сонирхуулъя. Энэ болохоор Анандыг 3 нас Анандыг 5 нас хүрэхэд нь бид нэр Шичиго-сан гэж Японд баяр байдаг байхгүй юу? Шичи буюу 7, го буюу 5, сан буюу 3 гэд. Эрэгтэй хүүхдүүдийг 5 7 нас, эмэгтэй хүүхдүүдийг болохоор 3 5 нас, 3 7 наснд нь хүрэхэд нь ер нь нэг хүн боллоо гэж үзээд тэмдэглэж өгдөг баяр. Энэ баярын талаар би өмнө бас бичлэг хийжсэн та хэд маань сонирхох юм бол үзээрэй. Тэрэн дээр хүүхдүүдэд иж бүрэн кимоно өмсгөж хүн болсныг нь бэлэгддэг гэх юм хүний хувцас өмсөж байгаа. Тэрнээс өмнө болохоор ийм иж бүрэн үнэтэй кимоно өмсөхийг ер нь цээрэлдэг байсан гэж хэлж болно. Тийм ч учраас бид нар нэгэнт Японд амьдарч байгаа юм чинь хүүгээ 5 нас хүрэхэд нэм кимоно өмсгөж зургийг авч исэн. Тэр үед нь эм кицүнэ маск өмсөж исэн өөрхөн дурсамжтай зургийг та хэдтэйгээ хуваалцлаа. За ингээд үргэлжлүүлээд хэдүүлээ тэнгүүгийн маскны талаар ярьцгаая. Тэнгүүгийн талаар би өмнө нь бүхэл бүтнийг бичлэг хийсэн байгаа учраас энэ удаа дэлгэрэнгүй ярихгүйгээр ерөнхий утгыг нь та хэдэд шидэж өгөөд тэгээд та хэрвээ үргэлжлүүлээд сонирхох юм бол өмнөх тэнгүү ёкай буюу тэнгүү чөтгөрийн талаарх бичлэгийг маань үргэлжлүүлэн үзээрэй гэж хүсэх байна. Тэнгүү гэдэг үг анх 637 онд Японы нэгэн санваартан эзэн хаанд солир буух үзэгдлийг тайлбарлаж та энэс айх зүйлгүй энэ дайн золгүй явдлыг илэрхийлж байгаа юм биш ээ. Харин энэ бол
тэнгүү буюу тэнгэрийн нохой юм а гэж тайлбарласнаар энэхүү тэнгүү гэдэг үг анх гарч ирж байсан. Тэнгүү бол хамгийн анх тэнгэрийн нохой буюу одоо нохой шиг хэлбэртэй мөртлөө далавчтай тийм амьтан байсан бол ингээд цаг хугацааны явцад маш олон одоо өөр дүр төрхийг олж явсаар байгаад те амун дээрээс нь дүр төрхөөс гадна зан характерын хувьд ч гэсэндээ эхлээд илүүтэй чөтгөрлөг байсан бол дараа нь илүүтэй ментор маягийн те самурайнуудад зэвсгийн эрдэм заадаг болж ирээд хамгийн сүүлд нь шинто шашны одоо хуурах шиг болж ирээд ингээд янзын олон жилийн туршид хувирч өөрчлөгдсээр өнөөгийн бидний харж байгаа одоо энэ уулаан нүртэй урт хамартай тэнгүүгийн дүрийг олсон гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ тэнгүүгийн маск бол Kimetsu no Yaiba аним дээр хин дээр гарч байгаа вэ гэдгийг таад одоо надаар хэлүүлэлтгүй мэдж байгаа байх гэж болж байна. Энэ бол өмнөх Кицүнэ буюу үнэгэн маск дээр дурддагдсан Urokodaki-сан өмссөн байгааг та бүхэн харсан болов уу гэж бодож байна. Тэгээ хэрвээ үсийг нь харах юм бол мэдээж нэлээд хөгшин хүн гэдг нь харагдаж байгаа. За тэгээ хэрвээ тэнгүүгийн бичлэгийг өмнө нь үзчихсэн хүмүүс байх юм бол Urokodaki-сан чинь өөрөө энэ самурай буюу одоо чөтгөрийн ангуучдын одоо ментор буюу багш нь болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тэнгүү ч гэсэндээ нэг хэсэг ууландтай амьдраад самурай нарт зэвсгийн эрдэм заадаг байсан гэдэг тэр юм нь одоо тэнгүүгийн масктай байгаа Urokodaki сангийн тэр агуулгатай нь адилхан дүүцэж ирж байгаа учраас энэ хоёр тэрүүгээрээ бас нийлж байгаа. Мөн дээрэс нь нүрээ нуудаг. Urokodaki сан мөн жоохон инээдтэй царайтай байж магадгүй учраас одоо нүрээ нуудаг гэдэг фэнүүдийн одоо таамаг байдаг. За дээрэс нь инээдтэй биш харин эсэргээр маш өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн учраас тэр одоо дүр төрхөөрөө дорд үзэгдэжсэн чөтгөрүүдэд дорд үзэгдэжсэн учраас тэрнийг одоо нууцлах, айц төрүүлэх, хүчтэй дүр төрх үүсгэхийн тулд тэнгүүгийн энэ сүрлэг маскыг зүүдэг болсон гэсэн одоо тайлбар болон таамагуд байдаг. Мөн дээрээс нь тэнгүүгийн маск чинь өөрөө жоохон тийм сүнслэг утгыг илэрхийлж байгаа учраас сүнснүүдээс хамгаалах ямар нэгэн тийм зан үйлийн бэлэгдэл бас байж болох юмаа гэсэн таамаг байдаг. За 3 дахь ярих маск нь болохоор Hyotoko гэж байгаа. Hyotoko нь Kimetsu no Yaiba-гийн Katana Kajino Satohin буюу сэлэм урлаачдтай эпизод дээр нь гарч байгаа шүү дээ тийм. Харах юм бол ингээд нэг ам нь нэг тишээгээ ингэсэн. Тэгээд нүд нь нэг нь жоохон том, нэг нь арай жоохон жижигхэн ийм дүр байгаа. Тэгээд заавал энэ дээгүүрээ алчуур ороосон байдгаа. Одоо хэдүүлээ яг энэ маскны талаар илүү дэлгэрэнгүй ярьцгаая. За энэ Hyotoko-гийн ам нь ингээ хажуу тишээгээ мурийцсан байгаа байдал нь нэг нүд нь яхан жижигхэн буюу ингээ хаалттай хацар нь гэд бөмбийцэн байгаа байдлыг нь харах юм бол та хэдэд яг юу хийж байгаа хүн шиг харагдаж байна вэ? Манай Монголд ч гэсэндээ яг нэг иймэрхүү ажлыг хийх шаардлага бас гардаг. Хэдүүлээ ханзын үзэх юм бол Hyotoko буюу гал эрэгтэй гэсэн хоёр ханз байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө галч эрэгтэй гэсэн үг. Hyotoko гэд ерөнхийдөө явсаар агаад Hyotoko болцсон юм байна лээ. Hyotoko галж эрэхтэй гэсэн үг. Тэгээд царай төрхийг нь ч гэсэндээ харсан ч гэсэн өөгж байгаа галыг ч юм уу те хамаг амьсгаагаа дуустал нь үлээж ш тэр цогийг гал болгож байгаа юм шигтэй нэг тиймэрхүү дүр төрх ерөнхийдөө харуулсан маск юм билээ. Тэгээ ер нь бол миний өмнө ярьж исэн одоо маск ч юм уу те йокай чөтгөрүүдтэй харьцуулах юм бол оны соёл донд байгаад байдаг сонин зүйлсийн дундаас ганц гэрэл гэгээтэй жоохон инээдтэй те сахилахгүй тийм дүр байгаа гэдгээр энэ Hyotoko онцлогтой. Hyotoko нь болохоор ер нь Японы энэ жүжигэн дээр ч гэсэндээ нэг юм сахилахгүй инээдтэй хошин дүрээрээ бас нэлээд гардгаараа онцлогтой юм билээ. Hyotoko-нууд чинь зөвхөн одоо ингээ маска зүүхээс гадна энэ дээгүүрээ нэг юм альчуур зүгээд байгаа ч гэдэг нэг юм спотуудтай тийм цэгэн бөмбөлгнүүдтэй энэ альчуурыг нь болохоор Японд тэнэгүй гэж нэрлэдэг. Тэгээ энэ бүр ингээ маш олон янзын гоё өнгөтэй байдаг. Тэгээд эднүсийг нь зөвхөн толгоогоо боохоос гадна маш өөр олон зориулалтаар ашигладаг гэдгээр онцлогтой байдаг. За энэ Hyotoko маань одоо хизэнээс ахуулаад хэрэглэгдэж Японд гарч ирж эхэлсэн бэ гэх юм бол хамгийн анх Bugaku гэдэг нэртэй
нилээн эрт үеийн Японы бүжгээс гаралтай дүр гэж үздэг. Энэ бүжгэн дээр яаж гард юм бэ гэх юм бол эхнэртэйгээ хоёулаа нилээн нас өндөр хоёр хөгшөндөө хүн гэсэн үг байхгүй юу. Тэгээ маш хөгжилтэй гэгээлэг хүмүүс гадуур уушин газруудаар явж саке уух дуртай. Тэгээд уухаараа хоёулаа жоох ингээд сэтгэл нь хөдлөөд бүжиглэх гээд ингээд босоод ирдэг. Тэгээ хоёулаа тэндээ ингээд бүжиглээд тэ ингээд нилээн согтцсон байгаа учраас өөртөө бол ингээд маш гоё бүжиглж ингэж боддог ч гэсэндээ эргэн тойрных нь хүмүүс ингээ харахаараа тэр нь бүр үнэхээр инээдтэй харагддаг. Тэгээд тийм учраас яг тэр Бугакко гэж бүжгэн дээр энэ хоёрын тэр бүжгэлж байгаа бүжгийг тийм инээдтэй хэсэг болгож хүмүүс тэрийг нь харж маш их инээдэг, хөгжилцдэг тийм хэсэг байдин гинэ. За ингээд хамгийн анх Бугакко дээр гарч ирчээ. Тэрний дараа нь Кагура гэх бүжгэн дээр царай төрх нь арай жоохон өөрчлөгдөөд гарч ирсэн гэж үздэг. Энэ Кагура нь болохоор бурхтыг баясгах бүжиг гэсэн тийм утгатай. Тэгээ Шинто шашны ёслолын бүжиг юм байна. Энэ бүжиг нь бурхтыг дахих, сүнсийг тайвшруулах зорилготой бүжиг байсан. Тэгээ энэ бүжгэн дээр Хётокогийн дүр нь гарч ирээд бурхтыг бас баясгаж инээлгэх, үзэгчдийг ч гэсэндээ мөн инээлгэх тийм зорилготойгоор инээдхөөр авчирдаг ийм дүр юм байна. За мөн Японы зарим бүс нутагт Бон Одори буюу зуны одоо нөгөө обооны баяраар бүжгэлдэг бүжиг байгаа. Энэ дээр ч гэсэндээ Хётокогийн дүр түүний эмэгтэй хувилбар болох Окаме гэж байгаа тийм. Эсвэл Отафуку гэж нэрлэдэг энэ хоёр ингэж хослон бүжгэлдэг гэдгээрээ уламжлалтай. Хётокогийн талаар бас өөр домог мэрсэр яригадаад байдаг. Хётоко нь одоо жинхэнэ одоо хүүхэд байсан гэдэг түүх үйт юм байлээ. Энэ түүхийг та хэдэд бас хальт сонирхуулъя гэж бодож байна. Эртний урдын цагт Японы хойд нутгийн уулын тосгонд аман хазгай төрсөн нэгэн хүү байжээ. Хүмүүс тэр хүүг Хётоко хэмээн нэрлэдэг байсан гин. Түүний төрх нь энгийн биш байсан ч гэсэн тосгоныхан түүнийг аз авчирдаг эр бусын хүү гэдэгт итгэдэг байлаа. Яагад гэвэл Хётоко хүүд галтай харилцах онцгой чадвар байдаг байжээ. Тэрээр зоосыг амнаасаа гаргаж шийдэх үед хүмүүсийн санхүүгийн байдал сайжирдаг. Мөн галаар үлээх үед гэр бүл аз жаргалтай болдог гэдэгт итгэдэг байсан гин. Тийм ч учраас Хётоко хүүг галын бурхны туслагч гэж тэд үздэг байжээ. Гэвч удалгүй хүү нас барсан бөгөөд тосгоны ард түмэнд түүнийг дуурайлган амийг нь хажуу тийшээ татсан дүр бүхий маск бүтээж галыг сахиулах муу мухаа бүхнийг үргээх гэртээ аз жаргал авчрах бурхны оронд сахиус хэмээн гэртээ залдаг болсон түүхтэй гин. Тийм ч учраас Хётоког ерөнхийдөө галаас хамгаалах бурхны элч гэж үздэг учраас Японы эрт үеийн байшингуудад Хётокогийн маскнуудыг мөн галаас хамгаалах зориулалтаар ашигладаг байсан гэж үздэг. Яагад гэвэл Японы эрт үеийн байшингууд нь гал нь одоо шалныхаа голд жижигхэн нүхтэй тэндээ одоо цай майгаа халаадаг ирори гэж байдаг байсан байгаа. Одоо ч гэсэн дэмэрсэр байдаг. Манайх одоо суух нь шалан дээрээ ингээд байж идэв штэ манай Монгол гэрт. Харин Японы эрт үеийн байшингуудад болохоор дунд нь ингээд цоолоод гэ байж идэг байсан. Тийм ч учраас гал гарах эрсдэл өндөртэй. Тэгэд энэ Японы эрт үеийн байшингууд нь дунд нь одоо энэ ирорийн байж байгаа мөртлөө эргүүлээд татами буюу юм өвсөөр сүлжиж хийсэн шалан байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ татами чинь хуурай учраас шатахтаа маш хурдан байдаг учраас гал дүртэмтгий байшин гэж үздэг. Тийм учраас мөн галаас хамгаалах гэж гэртээ байлгадаг байсан гэж үздэм бэлээ. За мөн Хётокотой одоо холбоотой фестивалууд, зуны фестивалууд бас байдаг нь амар хөөрхөн хөгжилтэй санагдсан. За ингээ хамгийн сүүлд нь буюу дөрөвт нь та хэдтэй хан тэнгүүгийн талаар ярилцъя гэж бодож байна. Хан тэнгүү буюу яг саяхан хэлсэн Катана Кажино Сатохэн гэд сэлэн урлаачдын тухай одоо тэр сэлэн урлаачдын тэр тосгонд өрнөж байгаа сизон байгаа шүү дээ. Тэр сизон дээр нь гарч байгаа хан тэнгүүгээд 4-р ранкийн одоо чөтгөр байгаад байгаа шүү дээ тий. Энэ чөтгөрийн ерөнхий дүр төрхийг нь та хэд харах юм бол миний үзүүлэх гэж байгаа энэ масктай жоохон төстэй байна уугүй нөө та хэд нэг хардаа. Энэ маск бол ханья маск. Ханья. Ингээ харахаар ер нь адилхан байгаа сте. За ингээд нүдтэй нүдний тэр хэлбэр ингээ нэг тийм айдастай, гунигтай юм шиг тэгсэн мөртлөө нэг л амар тэнгуутаа дээрээ эвэртэй, дээрээс нь соёотой тэр царай төрхнийх нь хэлбэр мэлбэрэн ч гэсэндээ ерөнхийдөө ойролцоо ингээ харагдаж байгаамаа. Гэхдээ хан тэнгүүгийн дүр нь бол энэ ханья маскнаас санаа авсан уу гэвэл үгүй юм гинэ. Үгүй юм гин. Би бол яг адилхан харагдаад байгаа учраас энэ ялц ч нэг ханья маск штэ гэд бодсон ч үгүй байсан. Яг гэх юм бол ханья маск бол
эмэгтэй хүн гэж байгаа байхгүй юу. Тэгэхдээ яг хан тэнгүү ханьяатай одоо ямар ч холбоогүй ч гэсэндээ би та хэдтэй энэ ханья маскны түүхийг ярьж өгье гэж бодож байна. Ханья маск бол яг атаархсан эмэгтэй чөтгөрийг төлөөлдөг. Тийм атаархуу эмэгтэйн дотоод сэтгэлийг илэрхийлдэг. Тийм тусгай төрлийн ноо театр би нэлээд их олон удаа ярьж байгаа даа. Ноо театрт янз янзын маскнууд ашиглагддаг гэж те. Тэнгүүгийн маск ч гэсэндээ гардаг, кицүнэгийн маск ч гэсэндээ гардаг. Ингээ бүх төрлийн маскнууд гарч байгаа. Энэ дээр энэ ханья маск бас гардаг байхгүй юу. Тэгээ энэ ханья маск нь 928 оны нэгэн одоо Японы ардын аман зохиолын домогтой холбогдолтой байдаг. Энэ домгийг та эцтэй ярьж өгье. Японы чиглэг халуун зууны нэгэн өдөр Ширакавагийн нэгэн хуурга анчин өөрөөсөө арай ахмад хуургын хамтаар Кумано дахь сүм рүү мөргөл хийхээр явж гин. Тэд энхүү нилээд хол замыг зөвхөн алхаж туулахаар болжээ. Замдаа Вакаяма муж дах нэгэн цайзад түрээсийн мөнгө төлөн хоног төөрүүлэх болж гин. Энхүү цайзад Киохиме нэртэй тухайн цайзын эзэнтний охин маш үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй тэднийг угтан авчээ. Тэр үедээ Киохиме анчинг маш царайлаг болохыг нь анзаараад түүнд нь анхны харцаар дурлаж орхиж гин. Ийхүү хоёр хуургын зам цаашид үргэлжлэхэд тун хэцүү боллоо. Учир нь цайзын бүх хүн унтаж амарсан хойгоор харанхуй шөнө болоход Киохиме анчингийн өрөөнд орж орлоо нь шургаж орхон тэр. Анчин тэр даруйс ирж нэг зүйл буруу байгааг олж мэдв. Тэгээд маш их сандарч айн Киохимед хэлнэ. Би өдийг хүртэл нэг зүйлийн төлөө бясалгаж сүсэглэж ирсэн. Одоо түүнийхээ үр шимийг үзэх гэж алс холын замд гарч өдөр тутамд сүсэглэж залбирч явна. Битгий энэ бүхнийг минь бүснүүлж энэ муу зүйлийг хийгээч гэж эмэгтэйгээс гуйжээ. Гэвч өдийг хүртэл өөрийнх нь хойноос өчнөөн олон зуун ирчүүд гүүхийг л мэдхээс биш өөрийг нь эсэргүүцэж байсан ирийг мэдэхгүй Киохиме гайхаж сандрав. Тэгээд шаналлалт хоолоогоор уйлж эхэлнэ. Өөрийнх нь хүслийг биелүүлж хайрыг нь хүлээж аваад түүнтэй хамт амьдрахыг гуйна. Анчин Киохиме хоёр шүнжэнгөө ярилцаж хонсон боловч анчинд сонголт үлдсэнгүй. Гэхдээ тэр хэлнэ. Киохиме, би таныг ойлголоо. Харин чи намайг сүмд очиж мөргөл үлдээд ирэх хүртэл төр хүлээн үү? Би өнгөрсөн бүх насандаа зорьсон энэ ганц хүслээ биелүүлж чадахгүй бол чамтай хамт амьдрахдаа үхэн үхтэл сэтгэл хангалуун бус байх биш үү? Хэрвээ би тэр зорилгодоо хүрчихвэл чамтай хамт амьдрахад татгалзах зүйл үгүй. Тэр болтол чи хүлээх үү? гэж гин. Киохиме тайвширч өөрийн өрөө рүүгээ буцлаа. Анчин өвгөн хуургын хамтаар Кумоно руу аяллаа үргэлжлүүлв. Харин Киохиме түүнийг хүлээсээр л байлаа. Харин анчин зорилгодоо хүрсний дараагаар нэгэнд сахил хүртсэн лам учир буцах замдаа Киохимегээс айж замаа өөрчлөн тойруу замаар нутаг буцжээ. Үүнийг аялагчдын амнаас сонссон Киохиме итгэж өгсөнгүй. Лавшруулан Кумано сүмээс ирсэн зочноос асуувал хоёр хуурга аль хэдийнэ ирээд хэдэн өдрийн өмнө буцсан шүү дээ гэдгийг өөрийн чихээр сонсхон тэр намайг хуурчээ. Уйлж хашгирсаар Киохиме нүцгэн хөлтөө тэр чихээрээ гарчгүй тэднийг байгаа гэж сонссон Дожожи сүмийн зөв рүү хар хурдаараа гүйлээ. Энэ үед Хидако голын захад анчин нэгэн гатлахчингаас голыг гатлахад туслаач гэж гуйлав. Киохиме анчныг зогтож байгааг хараад гол руу үсрэн араас нь сэлж эхлэв. Хидако голын урсгалд сэлж байхдаа Киохиме уур хилэнгээсээ болж могой эсвэл луугийн дүрхтэй болон хувирчээ. Анчин түүнийг маш аимшигтай шин дүртэй болоод араас нь ирж байхыг хараад Дожожи хэмээх сүм рүү гүйн орлоо. Тэрээр Дожожи сүмийн тахилагч нараас тусламж гуйсан бөгөөд тэд түүнийг сүмийн Воншо хэмээх хонхны дор нуужээ. Гисэн хэдий ч могоо хонхны дотор нуугдж байгааг нь үнрээр нь мэдээд түүнийг тойрон эргэлдэж эхлэв. Тэр хонхыг сүүлээрээ хид хідэн удаа хүчтэй цохиж дараа нь маш хүчтэй гал гарган хонхыг галаар торгов. Ингиж тэр хонхон дотор нуугдсан анчныг
амьдаар нь шарсан гэдэг домогтой. Анчныг үхснийг мэдсэн Киохимэ цусаар уйлж надад яагаад худлаа ирсэн бэ? Намайг яагаад хуурсан юм бэ? Надад яагаад худлаа ирсэн бэ хэмээн цусаар уйлсаар л байлаа. Ингиж зовлон гуниг нь могоон биеийг нь буцааж хүн болж хувиргах үед тэр гинэт юу хийснээ мэдэж хайртай хүнээ алснаа ойлгоод амиа хорлжээ. Киохимэг живж гүйцсний дараа Дожожи сүмийн тахилч нар хонхон дотроос анчингийн шарагдаж өөд болсон биеийг нь гаргаж ирсэн гэдэг. Харин зарим хувилбарт анчинг үзэсгэлэнт бүсгүй Киохимэд дурлсан боловч хэсэг хугацааны дараа тэрээр өөрийн тэр хүсэл тачааллаа даван туулж дахин уулзалт хийхээс татгалзаж өөр замаар зугтсан гэдэг домог байдсан байлээ. Тэгээ яг энэ домог дээр болохоор Киохимэ чинь ингээд уур хилэндээ шанал одоо шатаж эхлэх үедтэй яагаад намайг хурж байгаа ингэж яг тэр нэг уур нь ингээд багтарч чадаад орилж чарлж байгаа. Тэгээд дээрэс нь хайртай хүн нь өөрийг нь хуурцсан тэр гомдол, дээрэс нь уур шаналл хоёр нь дотроос нь яг өөрийнх нь гадаад төрхөнд нь илэрч гарах үедээ энэ Ханьягийн маск болж хувирдаг гэж байгаа байхгүй. Үс нь ингээ арцаагаа дээрэс нь ингээд нүүр нь өөрчлөгдөөд ийм болтгоо гэж үздэг. Тэгээд яг энэ одоо домгоор нь нөө театрт ч гэсэндээ одоо жүжиг тоглогддгоо гэж сонсч байсан. Тэгээд хэрвээ энэ Ханьягийн маскыг ингээд харах юм бол хоёр төрлөөр харагддаг. Ингээд нэг ингээд иймэрхүү байдалтайгаар одоо доороос нь ч юм уу ингээд харах юм бол ингээд аимшигтай дүртэй чөтгөр шиг харагддаг. Харин ингээд харах юм бол дээрээс нь харах юм бол гомдсон, тэгээ цөхөрсөн, уйтгартай, гунигтай эмэгтэй тийм дүртэй харагддаг юм. Гайхамшигтай их түүхийг өгүүлж чаддаг ийм маск гэж үздэг юм байлээ. За ингээд энэ удаагийн маань та бүхэндээ ярьж өгсөн одоо энэ Японд өргөн хэрэглэгддэг гэдэг шиг те Японд нэлээд их байдаг ийм дөрвөн төрлийн маскны одоо цаад өөх түүх болон одоо бэлэгдлүүдийг та эзтэй сонирхуулж ярьж өглөө. Бас яг уу хөнгөн сэдвч гэсэндээ сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. За ингээд энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлөж байна. Хэрвээ миний бичсэн Япон цэцэрлэгийн нууцуд гэдэг номыг худалдан авахыг хүсэх юм бол миний гэрэл цэг маск гэсэн Instagram хаягаар холбогдоод Японд бол шуудангаар хөргүүлээд Монголд бол интернет номоос худалдан авах боломжтой байгаа шүү. Ингээд хэдүүлээ дараагийн дугаараараа эргэн уулзтлаа. Түр баяртай.